Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За би Гарамханд Кемнизийн технологийн их сургуульд докторанттай оюутан байна. Өөрийнхөө ер нь судалгааны ажлынхаа суурь судалгааны хэсгийг танилцуулж байна. Судалгааны асуулт маань хоёр хэсгээс бүрдэж байгаа. Суралцах хэм маягийн ямар онолууд байна? Тэдгээрээс түгээмэл хэрэглэгдэх нь ямар онол байна? Мөн уг суралцах хэм маягт тохируулаад ерөн цахим сургалтыг төлөвлөхөд сургалтын элементүүдийг хэрхэн уялдуулах талаар бас судалгаа хийлээ. Агуулга маань хоёр хэсэгтэй байгаа. Эхний хэсэг суралцах хэм маяг, тэдгээрийн онолууд. За хүмүүс яагаад харилцаа адилгүй суралцдаг вэ? Би хийж үзэхээр юмыг илүү ойлгоод идэг. Эсвэл харсан зүйлээ сайн сандаг шүү. Эсвэл өөрөө бодож дүгнэх нь тухтай байдаг да гэж ярих. Тэгэхээр хүмүүс харилцан адилгүй суралцдаг нь тухайн суралцагчийн хэм маягийн онцлогтой нэлээд бас хамааралтай байх нэ. Суралцах хэм маягийн онолууд бол 1970-аад оноос эхлээд сургууль хүмүүжүүлэх салбарын сэтгэл судлалын салбарын эрдэмтэд бол энэ талаар нэлээд эрчимтэй судалгаа хийж эхэлсэн байна. Загварууд гарсан байгаа, онолууд гарсан байгаа. Үүнээс нэлээд түгээмэл хэрэглэдэг хэдэн онолыг дурдъя. За эхнийх нь Колбийн модель. Насан туршигч суралцагч буюу ажлын байран дээр суралцагч дээр тулгуурлаж энэ зохиогч нь илүү гаргасан юм байна гэж би ажигласан. Варк модель байгаа. Энэ бол нэлээд түгээмэл хэрэглэгддэг. Одоо ч гэсэн хитвэхтэй үйл ажиллагаа явуулдаг ийм нийгэмлэг мөн энэ онолын суурь байгаа. Мөн Хани Манфредийн модель гэж байгаа. Мөн дөрвөн хэмжээст дөрвөн төрлийн суралцагчийг дөрвөн төрлөөр ангилдаг. За хамгийн сүүлийн хэсэг маань бол фильтр сэлүүрмний модель дөрвөн хэмжээстэй хэмжээс тус бүртэй хоёр хэм маягийн ангиллалтай. За тэгэхээр нэлээд түгээмэл хэрэглэгддэг энэ моделлуудаас түгээмэл хэрэглэгдэх аль вэ гэдээ ингээд судлаад үзэхээр жишээ нь хоёрын сүүлд хийгдсэн хоёр судалгаан дээр бол фильтр сэлүүрмний модель бол илүү түгээмэл хэрэглэж байна. Цахим сургалтанд илүү тохиромжтой тэгээд шалгуурууд мөн суралцагчийн төрлийн ангиллал эдгээр нэлээд юм ойлгомжтой байдлаар зохиогдсон учраас нэлээд түгээмэл хэрэглэгдэж байгаа юм болов гэж ажиглагдсан. За суралцах хэм маягийг тодорхойлох мэдээж аргууд байгаа. Анх энэ моделлууд, онолууд нэлээд эрчимтэй гарч ирснээсээ хөсүүлээд өнөөдрийг хүртэл их түгээмэл ашиглагдаж байгаа онолуудын дотор нь бол уламжилт автомат аргууд гэж байдлаар хоёр ангилж болох юм аа. За уламжилт аргын хувьд л ийм аргачлалаар суралцагчийн хэм маягийг тодорхойлдог байгаа. Эдгээрээс асуумжийн арга бол нэлээд түгээмэл бараг ихэнхдээ энэ аргыг хэрэглэж суралцагчийн хэм маягийг тодорхойлдог. Автоматжуулсан арга дээр бол ийм гурван арга орж байгаа. Веб олборлолтын техникийн хувьд бол 2000 оны ихэнх үеэс эхлээд буюу сургалт удирдах системүүд ашиглаж эхэлснээс эхлээд ер нь нэлээд сайн хэрэглэж байгаа технологи өнөөдрийг хүртэл нэлээд түгээмэл хэрэглэгддэг. Мөн хиймэл оюунд суурилсан техник бол сүүлийн үед тэр зам 2015-6 оноос эхлээд за сүүлийн 5 жил бол бүр эрчимтэй хэрэглэгдэж байгаа юм арга байгаа. Хоёрдугаар хэсэг цахим сургалтын бүтцийн төлөвлөгөө. За өмнө ярьсан фильтр сэлүүрмний аргыг бол би мөн судалгаан дээрээ хэрэглэхээр сонгосон байгаа. Тэгэхээр Монгол руу аль болох төхүүлж орчуулахыг хичээлээ. Фильтр сэлүүрмний энэ дөрвөн хэмжээст модель буюу нийт 8 суралцах хэм маягийн төрлүүд байгаа. Жишээ нь эхний ойлгох хэмжээсийн дистарал баримтлаг суралцагчид бол яг хичээлийг эхнээс нь дуусна дэс дараалал нь сурах илүү сонирхолтой байдаг. Энэ суралцагч бол энгийнээс төвхтөр шилжихөөр шилжиж зарчмаар суралцдаг. Мөн одоо цахим хичээл дээр бас бидний анхаарах ёстой нэг хэсэг бол энэ дээр жишээ нь за би эхний одоо яг дараалалаар суралцж байна гэсэн энэ прогрессыг харуулах механизмыг бол байршуулж өгөх хэрэгтэй. Мэдээж нөгөө үзсэн хичээл нь ногоон ч юм уу одоо түгээмэл байдаг нь үзээгөөнүүд нь саарал байдлаар дээр харагддаг шүү дээ. Тэгэхээр тийм байдлаар ч юм уу систем дээр яг энэ онцлогийг харуулж контролыг нь илүү одоо ойлгомжтой байлгах хэрэгтэй.
Харин томилогч суралцагчийн хувьд бол тухайн хичээлийг эхлээд би юу сурах юм бэ? Том зургаараа энэ үр дүнд энэ хичээлийн төсөл би ямар мэдлэгийг олж авах юм гэдгийг эхэнд нь ингэж харахыг хичээдэг ийм онцлогтой суралцагч байгаа. Тэгэхээр энэ суралцагчдэр бол багшийн хувьд хичээлийн outline гэж ярьдаг тийм хичээлийн сэдвийн төлөвлөгөөг танилцуулах хэрэгтэй. Тэгээ бүлгүүдийн болон хичээлийн танилцуулгыг одоо хэрвээ энэ томилогч суралцагч маань хэрвээ одоо жишээ нь харааны visual суралцагч бол одоо зургийн хэлбэрээр, видео хэлбэрээр те эсвэл өгчлөлтийн жишээ суралцагч бол текстийн хэлбэрээр ч юм энэ суралцагчид ингэж энэ мэдээллийг заавал өгөх хэрэгтэй. Тэгээд томилогч суралцагчийн нэг онцлог нь хичээлийн эхлээд том зургаар нь ажлаа. Би ийм мэдээлэл авах юм байна. Ийм агуулга эзэмших юм байна харчаад энэ суралцагчид дээдлийн суралцагчсаа ялгаатай нь болохоор хичээлийг энэ тэндээс нь үзэх тийм сонирхолтой байдаг илүү. Тэгэхээр заавал дараалалаараа биш те хэлбэрийг нь хэлж үзье биш. Ерөөсөө л өөр ингэ том зургаар нь харсан учраас за энийг үзье, тэрийг үзье гэдэг ингэ дунд нь ингэ jump өсрөх маягаар ингэж хичээлээ үзэх боломжтой сонирхолтой. Тэгэхээр энэ онцлогтод тохируулаад энэ суралцагчид системийн хувьд бол нөгөө заавал энэ хичээлийг үзээд дараагийн хичээл идэвхжин өдр гэсэн механизмаас илүү аль дуртай хичээл рүү ороод үзэх боломжийг нь хангаж өгч системийг загварчлах хэрэгтэй л гэсэн үг. За боловсруулах хэмжээс буюу идэвхтэй эргэцүүлэх суралцагчдын хувьд идэвхтэй суралцагч бол илүү багаар ажилдаг, альва авсан мэдээллийг биеэрээ хийж үздэг ийм суралцагч байгаа. Тэгээд мэдлэгийг ингээд шууд туршиж үзэх сонирхолтой хэмжиж ойлгодог. Харин эргэцүүлэх суралцагчийн хувьд шууд ингээд хийж эхлэхээс илүү багш хэрвээ онлайн байдлаар ч мэдээлэл өгчлөөхий түүнийг маш их ажиглаж харах, бодох тий ганцаараа тэрийг ингээд одоо хийж үзлэх хэд ч юм уу эсвэл уншлах хэд ганцаараа ингэж уншиж, тунгааж, бичиж үзэж ингэж суралцдаг ийм хүмүүс байдаг. Эргэцүүлэх суралцагчдын хувьд тэр хүнд илүү тодорхой бодох хугацаа өгөх хэрэгтэй. Тэрнээс гадна одоо өөрөө ингэж нэлээд бодож эргэцүүлж өөрийн гэсэн дуналтаа гаргадаг учраас багаар ажилуулна гэхээс илүү одоо тэр хичээс ойлгож авсан зүйлийг өөрөөр нь буцаагаад ингэж бичүүлж авах ч юм уу ийм механизмыг хичээл систем дээр илүү тохируулж өгөх хэрэгтэй. Мэдрэхүй төвтэй суралцагч бол илүү бодит амьдрал дээр жишээг хэрхэмлдэг. За хичээлийн жишээ нэг програмчлалын хэллэний хичээл заалаа гэж бодъё. Тэгэхээр програмчлалын хэллэлийн хичээл дээр за одоо хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг ийм нэртэй аппликейшн байдаг. Энэ бол ард нь энэ програмын алгоритм ажиллаж байгаа ч гэдэг юм тий. Баримт нотлохоо дурдж өгөх хэрэгтэй агуулга дээрээ. Харин зүүн совидны төвд суралцагчийн хувьд болохоор онол ухтгууныг илүү чухалчилдаг. Онлыг уншиж тий ухтгуунуудыг уншиж судалгахтаа илүү дуртай байдаг. Мөн энэ төрлийн суралцагч бол шинэ арга зам, шинэ нээлт хийх одоо нэлээд ийм абстракт төрлийн суралцагч байсан. Илүү олон материалыг линклж өгөх ч юм уу, номыг одоо санал болгох ч юм уу, тий унших номыг тэгээд өөрийнх нь саналыг буцааж сонсох, ямар өөр шинэ арга зам байж болох уу гэд өөрийнх нь тунгаан бодсон үр дүнгээ багштайгаа буцаагаад илэрхийлдэг тэр механизмыг илүү тавьж өгөхөд бол тохиромжтой. За харааны өвчлсөн гэдэг энэ хоёр суралцахын маяг бол за харааных бол мэдээж боломжтой илүү мэдээллийг зурагжуулсан, дүрсжүүлсэн, одоо схемжүүлсэн байдлаар илүү ойлгож авдаг. Бол өвчлсөн одоо төрлийн суралцагч бол илүү мэдээллийг текстэн байдлаар, бичгэн заавар байдлаар эсвэл сонсох одоо байдлаар тий хоолой сонсох байдлаар хүлээж авахд илүү тохиромжтой байдаг. Саяны 4 хэмжээс буюу 8 төрлийн суралцагч дээр цахим сургалтын дээр бид нэр юуг анхаарах вэ? За эхний ойлгох хэмжээс дээр бол ерөөсөө л хичээлийн бүтэц, хичээлийн танилцуулга, хичээл хоорондын шилжилтээр энэ төрөл дээр л анхаарч байна. Харин боловсруулах хэмжээс үе идэвхтэй эргэцүүлэх суралцагчдын болохоор дасгал ажил, даалгавар, баттгах үйл ажиллагаан дээр одоо энэ суралцах хэв маягийг шингээж өгнө гэсэн үг. Хүлээн авах хэмжээсээ болохоор хичээлийн агуулгын боловсруулалтын дээр энэ төрөл хэв маяг руу илүү тохируулж өгөхөд анхаарах хэрэгтэй. Энэ дээр бол агуулга дотроо би нэг агуулгыг одоо хоёр янзаар ч юм уу дарааж тий боловсруулах шаардлага хэрэгцээ харагдж байгаа.
За харин онлын хэмжээс буюу харааны өвчсөн гэсэн одоо төрлийн хувьд хичээлийн дээр агуулга ингээд агуулга дотор яг ямар байдлаар би агуулга боловсруулах вэ гэж шийдсэн бол тэр агуулгыг ямар хэлбэрээр гаргаж суралцагчтай харуулах вэ гэдэг дээр энд анхаарна гэсэн үг. За суралцах хэв маягийн хослолыг бас ингээд бодоод үзэхээр за жишээ нь 4 хэмжээс маань 2-ын 4 зэрэг гээд нийт одоо хэмжээс тус бүр дээр аль нэг суралцах хэв маягийн давмгай гээд үзэхэд тэр 16 төрлийг одоо комбинац бүхий суралцагч одоо гарч ирнэ гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр аль нэг төрөл нь доминант гэж үзэхэд аль комбинац нь илүү түгээмэл байд юм болоо. Ер нь хүмүүсийн доо тэгээд ингээд харахад жишээ нь энэ нэгдүгээр төрөл илүү одоо доминант түгээмэл байна. Type 2 илүү түгээмэл байна. Энэ type 3 9-р төрлийн энэ комбинац бол илүү түгээмэл байна гэж нэг судалгаан дээр гарсан байна. Мөн тэрнээс одоо хүмүүсийн дунд аль хэм маягууд нь илүү давмгай ч юм уу эсвэл ямар прогноз ер нь харагдж байгаа бол гэдэг ингээд жишээ нь 2010 онд Канадад хийсэн мал аж ахуйн чиглэлийн 150 оюутны дунд хийсэн судалгаан дээр болохоор нийт оюутнуудын 65.3% нь хувийн хувьд 1-2 хэмжээс нэгээс 2 хэмжээсийн хувьд харцангуй тэнцүү байдлаар ажиглагдаж байна гэсэн. 19 онд компьютер шинжилгээ ухааны салбарын нийт 83 оюутан дээр Саудын Арабид хийсэн судалгаан дээр болохоор энэ active, sensing, visual, sequential төрлийн суралцагчд бол илүү доминант харагдаж байна. Энэ нэлээд элбэг түгээмэл энэ суралцах юм аягууд байна гэж ажиглалт хийсэн байна. Мөн Туркэд 2012 онд 526 нийт оюутнуудын дунд бас их сургууль дээр хийсэн судалгаа байна лээ. За энэ дээр болохоор sequential, sensing, active гэсэн төрлүүд л илүү нөгөө нийт судалгацсан оюутнуудын дунд түгээмэл илүү доминант байсан. Хятадд 2022 онд 411 эрүүл мэндийн салбарын оюутнуудын дунд хийсэн судалгаан дээр болохоор хүйсээс шалтгаалсан ялгаа бол ерөөсөө ажиглагдсан. Маш бага ажиглагдлаа гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн байна. За тэгэхээр улс орон болон өөрийн гэсэн судалгаа ингээд хийгээд одоо явж байна л оюутан. Тэгээ энэ ихэнхдээ их сургуулийн оюутны төвшөнд хийгдэж байгаа надад одоо олдсон мэдээлэл судалгаанд бол дандаа ингэж харагдсан. Тэгэхээр миний хувьд одоо Монгол хүн Монгол суралцагч, Монгол оюутан, Монгол сурагч суралцах хэм маяг ер нь ямар онцлогтой бол гэсэн бас асуулт нэлээ харагдсан. Тэгэхээр энэ тал дээр бол одоо судлаачдын хувьд бас хийх ажил их байна л гэж харсан да. Суралцах хэм маяг бол ер нь хүний амьдралын туршид тодорхой хэмжээнд нэлээд динамикээр өөрчлөгдөж явдаг юм онцлогтой байгаа. Дэлхийн олон судлаачдын хувьд бол ингэж ажигласан эрдэмтэд ингэж ажигласан гэж яригдж байгаа. Тэгэхээр монголчуудын хувьд одоо оюутнууд бол ер нь ямар байдлаар одоо суралцах хэм маяг нь харагдаж байна. За тэр хичээлүүд албан байдлаар суралцах хичээлүүд байгаа. Тэгвэл албан бус төр сургалтууд дээр суралцагчдын суралцах хэм маяг ер нь ямар байдлаар ажиглагддаг бол насан туршсан суралцагчдын ч гэдэг юм те гих мэтлэн маш олон асуудлууд бол энэ дээр урган гарч ирж байлээ. Ер нь юуг тохируулан загварчлах вэ гэдэг асуудал харагдаж байна те. Тэгэхээр хичээлийн агуулга, сургалтын материал, нөөц заах арга зүй ер нь бол цахим сургалтын бүхэл хэсгийг энэ деталлуудыг энэ одоо нэлээд сайн төлөвлөж загварчлах хэрэгтэй болж байгаа. Хувьчилсан цахим сургалтын хэлбэр бол ер нь одоо тухайн сургалтыг зохион байгуулж байгаа багийн хувьд нэлээд сайн бэлтгэл ажил хэрэгтэй, нэлээд цаг хугацаа төлөвлөлт хэрэгтэй байдаг. Ийм онцлогтой. Гэхдээ яг нэгэнд ингээд боловсруулаад тавьчихсны дараа бол суралцагчд маань илүү амжилттай суралцах ийм магадлал маш өндөртэй байгаа. Цахим сургалтын элементүүдийг жагсааж гаргахыг хичээлээ. Одоогоор бол нэг 31 элементийг бол тодорхойлж гаргасан байгаа. Эхний байдлаар ингээ харахад бол ийм байдлаар бол харагдаж байна. За жишээ нь эргэцүүлэгч гэдэг төрөл дээр бол харьцангуй цөөхөн элемент харагдаж байгаа боловч энэ эргэцүүлэгч доминант одоо нэг суралцагч байлахад бусад 3 хэмжээсээ дор ээж 3 суралцах хэм маягтай комбинац хийгдэж байгаа шүү дээ. Энэ
суралцагч те энэ төрөл чинь эсвэл дор ээж 3 тэгээд хамгийн ихтэй 6 ч юм уу тий. За жишээ нь за саяны ингээд давмгаалсан тэнцүү харьцангуй тэнцвэртэй гэдэг ингээд ярьлаа. Одоо суралцахын маягийн онцлогуд маань одоо миний шин чанарын хувьд болохоор хамгийн ихний буюу актив рефлектив гэдэг энэ хоёр суралцахын маяг дээр бол би харьцангуй тэнцүү шахуу. Тэгтээ яг актив төрөл рүү арай жоохон илүү хийвээсэн ийм шин чанар надад харагдаж байгаа. За энэ доотлын энэ 3 хэмжээс бол гурван дээр нь 5 5 гэсэн байдлаар ер нь модерат буюу ер нь яг энэ тал руу илүү хийвээсэн юм биш үү гэсэн юм онцлог гарсан. Жишээ нь сенсэн гэдгээд би илүү мэдрэхүй төвтэй бодит амьдралын жишээг илүү чухалчилдаг. Тэгээд өөрөө ингээд гараараа хийж бодит хийж аливаа мэдлэгийг ингэж илүү хүлээж авдаг ийм төрлийн хүн болж таарж байгаа тийм ээ. За энэ онолын хувьд 9-с 11 гэсэн хэрэг тал руу одоо 9-с 11 гэсэн оноогоор ингээд нэг тал руу хэлвэсэн бол бүр бараг цэвэр тэр одоо төрлийн суралцагч гэсэн. Энэ бүхнийг ингээд тооцоолоод үзэхээр магадгүй аль энэ дөрвөн хэмжээсээс аль нэг нь маш strong хүчтэй эсвэл модерат байдлаар ингээд гараад ирлээ гэхэд хамгийн багадаа дөрвөн суралцахын маягийн одоо бүрдэл бүхий нэг суралцагч дээр ийм байдлаар коммунист гарч ирэх юм тий. Тэгэхээр энэ онцлог болгоныг шингээсэн сургалтыг зохион байгуулах, тэр хүнд тэр сургалтын агуулгыг хүргэх, тий сургалтын процессыг хүргэх хэрэгтэй гэсэн. Мөн эсвэл энэ донд за ингээд хамгийн ихтэй болохоор нийт энэ бүх дөрвөн хэмжээсээс аль төрлийг нь ингээд авсан аль төрлийг нь илүү ингээд тэнцвэртэй шин чанартай суралцагчийн хувьд бол нийт ингээд 8 онцлогийг шингээсэн гэсэн. Тэгэхээр энэ суралцагчид жишээ нь хичээл цахим сургалтаа ямар байдлаар хүрэх үү гэдгийг бид бас төлөвлөх хэрэгтэй гэсэн. За энэний дунд мэдээж магадгүй доор хаяж одоо нэг хэмжээсийн хувьд аль дээр нь баланстай ч юм уу суралцагч бас байж болно шүү дээ. Эсвэл 30-70% баланстай байлаа гэхэд тэрийг ямар байдлаар зохион байгуулах вэ гэдгийг одоо дараагийн алхмууд дээр бодох хэрэгтэй гэсэн үг харагдаж байгаа. Хөгжүүлсэн системийн онцлог одоо шаардлага бол мэдээж их олон талаас нь тайлбарлагдаж болно. Гурван гол одоо шаардлага одоо байх ёстой гэж одоогоор харж байна. За үүнд бол эхнийх нь суралцагчийн хэв маягтанд тохирсон агуулга аргачлалыг динамикаар хүргэх, тэгээд хариу үйлдэл хийх ийм онцлогтой байх ёстой. Мөн сургалт удирдах систем буюу тэр сургалт явуулж байгаа тэр систем бол тасралтгүй анализ хийх ардаа механизмтэй. Тэгээд тэр анализ хийснийхаа дүнд одоо тэр суралцагч санал болгож байгаа тэр агуулга тэр хэлбэр сургалтын хэлбэр эдрийг байнга шинчилдэг ийм механизмтэй байх нь чухал бах. Ахиж тухайн суралцагчийн өөрчлөгдөж байгаа тэр хэрэгцээг нь ажиллах ийм боломжтой тийм систем байх хэрэгтэй гэсэн ийм шаардлага бол одоогоор гаргасан байгаа. За тэгээд миний одоо лекцээ маань сүүл хэсэг рүү орж ирж байна. Тэгэхээр дүгнэлтийн хувьд суралцахын маягийн онол модельүүдийг бол ер нь тодорхойлж энэ талаар нэлээд судалгаа хийлээ. Өөрийн гэсэн дүгнэлтээ гаргалаа. Суралцахын маягийн тодорхойлох аргачлалыг бас нэлээд харгалзаж үзлээ. Илүү нэлээд ийм хялбар бөгөөд илүү хамгийн үр дүнтэй аргачлал байна. Түүн тохируулаад захин сургалтын элементүүдийг хэрхэн уялдуулж холбож өгөх үү, ямар байдлаар бэлтгэл ажил хийгдэх үү гэдэг дараагийн миний хийх алхмуудын маань энэ суурь болж өгсөн энэ жижиг судалгаа маань. За цаашид бол хийх ажил маань бол нэлээд том багц ажлууд байгаа. Захин сургалтын материалын боловсруулалт хийгдэнэ. За тэгээд төлөвлөгөөтэйгээ уялдуулаад захин сургалтаа загварчлах, суралцахын маягийг тодорхойлох технологийн хөгжүүлэлт. За хөгжилсэн захин сургалтын технологийн хөгжүүлэлт ингээд хоёр тусдаа энэ хийгдэх бах. За тэгээд туршилт дүгнэлт
гэсэн ийм дараагийн ажлууд бол хүлээгдэж байгаа. За ингээд өнөөдрийн миний илтгэл маань ингээд үгээр өндөрлж байна. Та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа. Надаас асууж лавлах зүйл байвал асуугаарай.